гишүүд бол атсан шалаатай альж талд гарч чадахгүй байгаа. Ялсныхан талд орно гэсэн тийм алцгансан гишүүд байгаа гэдгийг нэгд цохон тэмдэглэмээр байна. Хоёрдугаарт би энд орж ирсэндээ маш их харамсаж байна. Энэ танхимд орж ирсэндээ. Уг нь бол би энд орж ирвэл өстой хийж бүтээгээд алаад гайхуулаад ядчил хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө гайхуулаад алчих юм бах гэсэн чи энэ дотор чи ерөөсөө багцалцсан. Энэ дотор чи ерөөсөө энэ Монгол улсаа тонн дээрэмждэг маф бүлэглэлийн эрх ашиг болсон тэдний хандив мөнгөөр орж ирдэг олонхтой ийм л газар байсан юм байна. Тэгээ би өнөөдөр бараг л өдөртөө олдог нөө инфлюенсерийн цалинг сард 2 хувааж авч ээж би ингээ хулаач нэр энийг болоод ингээ дуудуулаад явж байна. Монголын ард түмэн болоод энэ их хурлыг 3 хувааж болж байна. Миний ажигласнаар. Эрх ашигын талд үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод улс их хурлын гишүүд юу ч мэдгүй дунд нь эргэлзээд гайхаад тэнгэлзээд аль нь зүү юм болоо гэд гайхаж байгаа иргэд болон улс их хурлын гишүүд. За тэгээд засаг төр тогтвортой байгаасаа гэсэн иргэд болон улс их хурлын гишүүд ийм л 3 төрөлд хуваагдчихна. Яг үүндээ энэ бол та бүхэн Шанелийн цүнх хараад гайхаад их. Энэ дотор нэг Шанелийн цүнхгүй ядуурсан гуйлгчин амьтад хэн байгаа энэ та нарын дунд? Уучлаарай. Монголын төр засагт орсон Хэмбүганч баяжаад зүгээр би наад захын жишээ хэлье. Энэ Улаанбаатар хотын бүсэд байгаа хамгийн том энэ үнэтэй метр квадрат нь 8-9 саяар үнэлэгдэх энэ орд харш хотхон таунууд чи хэнийх юм бэ? Улсын хурлын гишүүд та нарт биш үү? Хөдөө орон нутагт аймагт сумд нь яваад очихоор 5 одтой аюу айтайхан буудлаа ингээл яваад арна. Гэхдээ энэ манай цагаангуйн буудал, энэ манай тэргуйн буудал, тэр гүшиний буудал гэж байждаг. Гэхдээ энэ бүх юмны чинь мөнгөний тоолох юм бол уучлаарай. Юун Шанелийн цүнх, юун 17 саяын бүгд шүү дээ. Тэгээ ийм бэжж нэх мэдэн бодлаад мэдхгүй гинөө хонгорчуудын дүр тоглоод байгаа та нарыг хараад би үнэхээр гутарж байна. За би энд түрүү орж ирээд харамссан гэдэг энэ үгний гол шалтгаан бол яагаад харамссан бэ гэвэл альва зүйлийг үннийг боддоор мэдэх ямар гачлантай байдаг юм бэ? Энэ үннийг мэдчихэд хэлж чадахгүй суух. Хэлэхээр улам ард түмний хүмүүсийн дайсан болох бүр ямар гачлантай юм бэ гэдгийг л мэдэж сууж байна. Тэгэхээр Монгол ардын намынхаа өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж ирсэн. Та нар дангаараа засаглахдаа бүх ард түмний боломжийг урдуур нь орж хулгайлдаг. Бүх хөгжлийн сан, жидүү, боловсролын сан, юу байдгийг концесс тендер бүх юма та нар хувааж авдаг. Энэ өнөөдөр болж байгаа энэ хурл, энэ гадаа болж байгаа жагсаал бол ерөөсөө л энэ та нарын энэ атгах санаа энийг хувааж авах гэсэн худлаа биш шүү дээ. Та нар хин чин ажлын албаа гүйлгээд боловсролын сайд, соёлын сайд, эрүүл мэндийн сайд, уул уурхай сайд болох гээд хин чин зам тээвэр дээр очиход ингэ явж байгаа чинь хиндэж хэлт байгаа шүү дээ. Би ард түмэнд үнэхээр энэ юу болоод байгааг нь мэдгүй байгаа ард түмэнд хэлхийн тулд би энэ микрофоныг авсан. Би нэг 1 минутаа авмаар байна. За тэгээд Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй зовж яхад MCS энэ том Монголын орд баялаг стратегийн ордуудыг хуу хамдаг газрууд яхаараа хуулийн хийдлээр нөөтийн татврын орлогоос тэглүүлээд хөнгөлүүлээд байдаг юм бэ? Тэгсэн мөртлөө өнөөдөр бүгдээрээ шахуу ил цагаандаа гараад энэ эрх ашгийг хамгаалаад сууж ээж дандаа ард түмний нэрийг барина. Дандаа ард түмэн ядуурсан доройтсон ууландаа хүрснийг гайхна. Гэхдээ хаан ч та нарын тэр эрх ашиг байгаа юм. Би шудраг хэлээд би та нарын аль ч биш учраас хэний ч дэмжлэгээр энд орж ирээгүй учраас надад ингэж хэлэх зориг байгаа юм. Тэгээ тэр төсөв мөсөө хязаа байдлаасаа бид нар 2 триллион төгрөг, 1 биллион төгрөг, 1 миллион төгрөг гэж яриад байдаг байсан. Лодой самбаг гүшүүнэ. Би таны ачаар энэ англи монгол тооны хэлхийг бас сурж аваад байж гэн. Гэхдээ уг нь бол триллион гээл тэгвэл шууд доллараар хөрвүүлчтэй. За тэгэхээр бас ер нь бол ард иргэд энд юу болоод байгааг ойлгоосой гэдгийг үнэхээр хүсэж байна. За тэгээд энэ өөр өөрсдийнх нь том эрх мэдлэр дулдуудад авцсан том орд баялагийнх нь ордууд эрх ашиг нь хөдөлж байгаа бүх гишүүд энд нэгэн цул болоод цүн болоод энэ нэг хүнээрээ туг дахиад буух гэж байгаа шүү. Энэ хүн өнөөдөр буух суух нь ерөөсөө сонирн биш. Гагцгүй ингэсний дараа энэний дараа хэн энд гарч ямар үйл ажиллагаа явагдаж